Тэгэхээр энэ худлаа мэдээллийг залруулах өнөөдөр улсын 1-р төв эмнэлэг дээр H1-ээр тэгж насарсан байхгүй байгаа. Тэгэхээр зэрэг ерөн зүгээр цаг үеийнхаа асуудлаар амьсгалын замын өвчин буюу томоотос өвчин ихсэж байгаа. Энэ ихсэж байгаа үед бол эмнэлгийн ачаал маш ихсэж байгаа. Шөндөө яралтай тусламжаар одоо 80-аас 100 хүн ирж байгаа. Энэ байдлаас болоод бид нар эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа гэдэг журмаар бас дотооддоо зохицуулт хийхдээ ажиллаж байгаа. Энэ юу гэхээр зөв нэмэлт одоо яралтай тусламжийн эмч ажиллуулж байгаа. За хагалгаа бол төлөвлөгөө хагалгаа манай эмнэлэгт 30-аас 40 хэдэн хагалгаа ордог байсан бол тэрийг арай багасгаж яагаад гэвэл энэ чинь нэг талдаа хөл хөдөлгөөн хорих зорилгоор амьсгалын замын өвчлөлт хаана хөл хөдөлгөөн ихтэй байна бужигнж байгаа газар ихсэж идэг учраас үүнтэй холбоотойгоо арга хэмжээ авж байгаа. Зүгээр өвчлөл өөр нас бараагүй харин зүгээр одоо дархлаа дарангуулах юм уусны дараах байдалтай хагалгаа хийлгсэн хүн ч байт юм уу эсвэл одоо чихрийн шижийн өвчнөд цусны өвчтөй гэдэг нэг эмгэг архаг хууч өвчтөй хүмүүс бол энэ ханиад түрэхээр нэлээд хүн хэлбэрээр өвдөж байгаа тохиолдол бол байгаа. Тэгэхээр зэрэг нас оролт байхгүй зүгээр өвчлөл маш их байна. Бид нар маш их ачаалтай ажиллаж байна л гэсэн мэдээллийг өгөх байна. Манай эмнэлэг 520 ортой. Тэгэхээр өнөөдөр манай 520 ор бүгдээрээ ачаалтай ажиллаж байна. Эндээсээ яг амьсгалын замын одоо ханиад хүрсэн хатгаагаар энэ өвчин маань ерөнхийдөө тэгээд 2-3 хоногтой вирусын халдвар яваад цаашдаа халууралт намдахгүй байх юм бол энэ хатгаа болж хүндэрч байгаа тохиолдлууд байгаа. Тэгэхээр зэрэг хатгаатай амьсгалын замын дутагдaltaй хүмүүс одоо эмнэлгийн хэмжээнд бол 30 хэд хэмжээтэй байна. Тэгэхээр ер нь энэ бол олон нийтэд анхааруулж хэлэхэд бол амьсгалын замын өвчин учраас өөрийгөө энэ өвчнөр өвдүүлэхгүй тулд хамгаалах ёстой. Олон нийтийн хөл хөдөлгөөн хорьсон газраар ялангуяа бага насны хүүхдүүд энэ төр авч явахгүй байх ёстой. Эрүүл мэндийнхаа боловсролыг сайжруулахын тулд за хоолоогоо зайлах ёстой ч гэдэг юм уу. Ийм арга хэмжээнүүдийг халуун аарц жацраг нь уух ёстой ч гэдэг юм уу. Ийм бас эрүүл мэндэд анхаарах асуудал дээр бас манай ард түмэн анхаарах хэрэгтэй гэдгийг хэлмээр байна. Манай эмнэлэг чинь 3 дугаар шатлын эмнэлэг учраас ер нь хүндэрсэн их хүнд хүмүүс ирдэг. Дунджаар нэг 7-оос 10 хоногийн ор хоногийн эмчилгээтэй байдаг. Месасл хийлгсэн хүмүүс бол шархан эдгрээд явал нэг 3 хоног 2 хоног болоод эмнэлгээс гардаг. Бид нэр одоо ерөнхийдөө одоо жишээ нь уламжлалтын дасаг 12 доо оройгоо дийлгээд уушгины засгийнхаа 2 дугаар хэсэг болгож ажиллаулж байгаа. Өөрөөр хэлбэл яг энэ халдвар гарсан ийм үед бол бид нар яаж ажиллах вэ гэдгээ улсын 1-р төв эмнэлгийн захирлын тушаал гаргаад ийм байдлаар дэлгэмэл ор гаргаж ажиллаж байгаа. Тэгээд тэрэн дээрээ нэмэлтээр одоо хүч гаргаж эмч нарыгаа одоо жишээ нь мдэгүүлж хагалгаагаа 40 хагалгаа ордог юмгаа 30 болгож багасгаж байгаа учраас хагалгаан дээр ажилладаг мдэгүүлжүүдийнхээ эмчрийг нэмэлтээр эрчим тэмцлэгийн дээр ажиллуулдаг гэдэг юм уу. Ийм одоо маневр механизм менежментийг хийж ажиллаж байгаа.